Сайн мэцхан өнөөдрийн бичлэгийг үзэж байгаа Минди хүргэе. За өнөөдөр болохоор ямар бичлэг хийж гин вэ гэхлээр би өөрийнхөө сургуулийг болон сургуультаа яаж орсныг танилцуулъя гэж бодсон байгаа. Ер нь бол хүмүүс маш их асуусан гэж нэг 2 хүн л асуусан л та. Энд харагдаж байгаа. Тэгээд ер нь бас миний бичлэгийг үзчихсэн хүмүүст энэ нас сонирхолтой байх гэж бодоод тэгээд өнөөдрийн бичлэгийг хий гэж шийдсэн юм аа. За би бол Шотландын Глазго хотод байдаг. Глазговын сургуульд хүний биологи болон шин тэмжээл гэдэг ийм курсээр суралцдаг байгаа. Тэгээ манай сургуулийг бол 1451 онд 5 дахь Николас Паплан байгуулсан. Тэгээд Англи дээр байгуулагдсан одоо хамгийн ихний тийм 4 дахь сургууль гэж явдаг. Эхнээсээ 4 дахь гэсэн. Тэгээ мөн дэлхийн эхний топ сургуулиас 80-д ордог байгаа. За тэгээ Глазговын сургуульд маань 140 гаруй улсуудаас 40 мянга гаруй оюутнууд ирж суралцдаг бөгөөд анагаах, шинжлэх ухаан, бизнес, хууль, урлаг, нийгмийн чиглэлүүдээр хичээл курсуудыг явуулдаг. Манай сургуульд судалгаа шинжилгээний ажил явагддаг. Мөн судалгаа шинжилгээ хийх боломжууд, дадлах их боломжууд өргөн байдаг. Тийм учраас төгссөний дараах ажил олдолт тэгээд оюутны сэтгэл ханамж өндөр байдаг сургууль. Тэгээ манай сургуультай холбоотой энд сурж olan багшилж байсан нэр бүхэн хүмүүсийг дурдах юм бол 10 жилийн нийгмийн сурагчдаар гардаг өнөөгийн капитализм, economics эцэг гэж нэрлэгддэг Адам Смит, мөн үйлдвэрийн их хувьсгалд үнэтэй хувь нэмрээ оруулж анхны уурын хөдөлгөөрийг хөгжүүлэхэд гар бие оролцсон Джеймс Ватт гэх эрхмүүдийг дурдж болно. Өөр бас маш олон хүмүүс байгаа. Тэгээ манай сургуулийн ихэнх барилгууд ер нь ийм хүмүүсийн нэрээр нэрлэгдсэн байдаг. Мөн сонирхолтой факт дуртахад Harry Potter-ээр гардаг Hogwarts нь манай сургуультай маш адилхан гэж дүрслэгддэг гэж хүмүүс үздэг юм байлээ. Мөн зохиолч J.K. Rowling нь Шотландын Эдинбургт номоо бичсэн болохоор манай сургуулийг бодож номоо бичсэн гихт хамаагүй мөн бас маш их байдаг. Тийм болохоор Harry Potter-ийн том фэн бол ер нь бол манай сургуульд ирж сурах нь хэцүү гэж бодож байна. За тэгээ манай сургуулийн өрөө бол Via Veritas Vita буюу зам, үнэн, амьдрал гэсэн үг байдаг. За тэгээ сургуулийн маань талаар бол багахан мэдээлэл юм байна. Би тэгээ description хэсэгт сургуулийнхаа вебсайтыг оруулчих. Хэрвээ та нар илүү их юмыг мэдмээрх юм бол тийш нь ороод үзээрэй. За би энэ сургуультаа яаж орсон бэ гэвэл илгээлт 2100 буюу ерөнхийлөгчийн сэтгэлэг хөтөлбөрөөр би энэ сургуульд орсон байгаа. Тэгээд энэ бол илгээлтийн талаарх ямар нэгэн реклам ерөөсөө биш. Зүгээр л миний хувийн туршлага яг юу болсон бэ гэдгээ үннээр нь хэлж байгаа гэдгийг бас тодорхойлж хэлэх нь зүйтэй байх. За би бол өөрөө энгийн дундаж амьдралтай. Тэгээд улсын 56 дугаар сургуулийг төгссөн. Тэгээд Яши өгөөд мэдээж бусад хүмүүсийн адилаар МУС суралцсан гэдэг төлөвлөгөөтэй байсан. Тийм болохоор МУС-ийн нийгмийн ухааны сургуульд элсэж орсон байсан 12-оор төгсөөд. Тэгээд тэр 100 одоо яг 12-оо төгссөн 100 маань нэг өдөр ажиллаа тараад гэртээ ирсэн чинь манай ээж ингээд над руу ингээд ерөнхийлөгчийн хамгийн газраас ингээд залгасан хулан гэдэг хүний ээж мөн үү гэд тэгсэн ингээд тэгээ яасан гэдгсэн чинь ерөнхийлөгчийн тэтгэлэг судалж байгаамаа гэд тэгж хэлсэн гэд тэгжсэн баггүй юу. Тийм болохоор тэр үед би ингээд яг ерөнхийлөгч тэтгэлэг гэж юм байдгийн байна гэж мэдчихсэн. Тэрнээс өмнө л би ерөөсөө мэддэггүйсэн баггүй. Тэгээд МУС-д ороод 3 билүү 2-3 хоног болж исэн чинь ингээд манай 12 жилийн ангийн групп чатан дээр ингээд баяр хүргэе тэтгэлэг тэнгдсэн байна ингээд манай ангийн хүүхэд ингээд мен шийдсэн байсан баггүй. Тэгээд тэтгэлэгтэйг орсноо би мэдсэн. Тэгээ уг нь МУС төлбөр эднэрээ өгсөн бүр яг энд сурандаа гэд ингээд бодоо байжсэн чинь тэтгэлэгт орсноо мэдээд тэгээд яг 1 сар МУС-д яг суралцаад тэгээд илгээлтийнхаа хэлний хөтөлбөрт хамрагдсан баггүй. Тэгээ ер нь бол миний МУС төгссөн байсан төлбөрийг бол бүтнээр нь бараг буцаагаад төгсөн. Ер нь бол бүх хүүхдүүдэд илгээлтэд орсон бүх хүүхдүүдэд тэгж өгсөн. Яг илгээлтэд юу болдог одоо тэр хэлний хөтөлбөрт юу болдог талаар ярих юм бол хамгийн эхлээд бол МУС-д очиж юм introduction танилцуулга хичээлд суусан. Тэгээд тэндээ төвшин тогтоох шалгалт өгөөд тэгээд МУС-ийн хэлний бэлтгэлийн 1-р группт орж исэн. Тэнд нэг 8 групп тоосон байсан бах. МУС дээр бол шүтээ цустас өөр хүүхдүүд байсан. Гэтэ ихэнх нь ер нь бол МУС
Тэгээд нэг 40-оос би бол 40-ийг сонсч ирсэн. 40-оос 50 гаруй хүүхэд бол шүтээс сурж исэн гэсэн байх. Шүтээс сурж исэн хүүхдүүд нь болохоор өөр давхар математик, физик эднэр үзчихсэн гэдгсэн. Most байсан хүүхдүүд нь бол эхний семестртээ бол дан англи хэл үзсэн. Тэгээд 2 дугаар семестрээсээ болохоор алгоритм тэгээд дахиад нэг өөр хичээл үзсэн маань тэрийг дөрсөн аахгүй. За тэгээд яг хэлний бэлтгэлийн үе бол үнэхээр гоё байсан. Зөндөө олон хүүхдүүдтэй танилцаад тэгээд яг их сургуульд ороод найзуудтай болох яг юм байт юм байна да гэж өөр нь л их бодчихсон. Тэгээд ангийн маань бүх хүүхдүүд бас хичээлдээ сайн хүүхдүүд. Тэгээд бас бүгдээрээ ийшээ тийшээ явна гэд маш том юм мотивацтай. Тэгээд түүнийгээ дагаад бас би өөрөө бас аюу тийм мотивацтай болсон гэж бодож байна. Тэгээд хэлний бэлтгэлд бол яг юу хийдэг байсан бэ гингүүд ер нь л IELTS бэлддэг байсан. Өглөөний 7:40-оос өдрийн 16 цаг хүртэл хичээл ороод тэгээд дундаа 1-2 цагийн завсарлагантай. Тэгээд хэлний бэлтгэл бол IELTS өхөл хамгийн чухал байсан. Тэгээд би яг 22 оны билүү 22 оны 12 сард эсвэл 23 оны 1-р сард IELTS өгөөд тэгээд 7.5 авч исэн. Хэлний бэлтгэлийн явцад бол хүүхдүүд өөрсдөө сургуулиуд руу аппликейшнаа явуулж болох байсан. Тэгээд бас мөн өөр сургуулиуд руу, өөр улсууд руу гэрээтэйгээр явж болох байсан. Зээлийн сантай гэрээтэй улсууд руу явна гэсэн үг. Тэгээд түүнд нь болохоор Англи, Герман, Франц, Чех гэх мэтчлэн улсууд байсан баг. Ер нь бол маш олон улсууд байсан. Хятад бас байсан юм байна. Тэгээд би бол Английн гэрээгээр явна гэж шийдээд тэгээд эсээ дүн IELTS-ийн оноо гэх мэтчлэн хэрэгтэй юмнуудаа бүгдийг явуулаад тэгээд энэ сургуультай орсон байдаг. Миний мэдхээр бол Англи улс руу нийт 4 билүү 5 хотууд руу хүүхдүүд явуулж исэн баг. Мэдээж Glasgow руу буюу Энд, тэгээ Bristol руу, York руу, Liverpool руу, Manchester руу бас явуулж исэн баг. Тэрийг бол би сайн мэдэхгүй байна. За тэгээд 23 оны яг 100 хариугаа аваад тэгээд 23 оны 9 сарын 13-нд анх би Glasgow-д ирж исэн. Тэгээд Glasgow хот руу бол яг манай илгээлтээс бол хамгийн олон хүүхэд явсан байдаг. Яг бусад хотуудтай харьцуулах юм бол бид нар ч анх 12 руу ирж исэн бохгүй юу? Тэгээд миний мэдхээр бол York руу нэг 6 мурга, Liverpool руу 2 3, Bristol руу бас 3 ингэж явж исэн бохгүй юу? Тэгээ мэдээж энэ дээрээ найз залуутайгаа танилцсан байдаг. Тэгээ ер нь бол яаж сургуульд орсон бэ? Манай сургууль ямар хөө вэ гэдэг талаарх мэдээлэл бол нэг иймэрхүү байна. За тэгээд Шотландд сурах даваа тавлуудыг дурдах юм бол хэрэв та нар энд ирмээр байгаа бол заяа. Энд 22 нас хүртлээр үнэгүй автобусаар явж болдог тийм карт идэг. Зүгээр бүртгүүлээд тэгээд яг юм Шотландд амьдардаг гэдгээ ингээд батлаад буюу одоо байрны ямар нэгэн гэрээ ч юм уу эсвэл нэг банкны юм statement ч юм уу тийм юмнууд ингээ явуулаад тэгээд тийм карт авч болдог. Тэгээд би дөнгөж сая 8 сарын 7-нд 22 хүрсэн болохоор одоо тэр карт маань ингээ хүчинг болсон. За тэгээд хоёр дахь нь болохоор оюутны хямдрал, оюутны дискаунт, купон гэд бүх газар, баг худалчинд бүх газар байгаа. Ямар нэгэн дэлгүүр, зүгээр юм хоолны газар, бүр баарнд, клубэнд хүртэл байдаг. Тэгээд гурав дахь нь болохоор өвөлийн нэх хүүтэрдгүү. Яг Монголыг бодвол яг хөө цас ерөөсөө ордгүү. Маш их бороо ордог. Гэтэ ер нь л пүүцтэй бол өвлийг бол тавчдаг. Тэгэхээр ер нь бол Монгол шиг тэгж амар хүүтрэхгүй. Тэгээд сая хэлсэнчлэн маш их бороо ордог. Тэр нь бол нэг сул тал нь бүр ингээд нүүр нүдгөө бороо орно. Өдөр болгон өдөр шинжин тэг ямар тач нар байхгүй. Уус энэ чинь нөгөө далайн оролцоо орон болохоор хэрвээ одоо яг энд ирж амьдрий, энэ дээр суралцъя гэж бодож байгаа хүмүүс байвал витамин D сайн уугаарай л гэж хэлмээр энэ да. За тэгээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Миний өнөөдрийн хийсэн бичлэг та бүхэндээс хэрэг болсон гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтал дүр баяр таа.